сайтуудаар бид нар бичиж болно шүү дээ. Бид ийм гэгээлэг юм хэлээ. Бид нар өнөөдөр Монголд эмчлэх боломжгүй ийм 3 охиныг бид нар солонгост эмчлүүлчихлээ. Яг нь солонгосчуудын бид дарамтлсан үнэ. Тэгвэл Монгол 3 хүүхдэд бид нар амьдрал үлээлчихэж байна. Тийм дарамтлж байгаа ч гэсэн тийм. Бид нар тэр барилгын гадаа очрлоо зогсож байсан янхнуудыг бид нар таслан зогсоосон шүү дээ. Очрлоо зогсдог ус. Үсийг усна гэж нэг мэдэгдээд 30 эдэ охин ус усаал тэгэл байхгүй л ус. Энийг байхгүй, энийг ярихгүйгээр эдгээр тэндээс ороод ракет хийлээ, дээрэм хийлээ, зодон хийлээ. Энэ нь хоригдлоо, тэр нь хоригдлоо. Дандаа тийм мэдээлэл ард түмэг